ганц Бурхан ба амьдралын зорилгоо. Биений налан зогсож буй хүнд чулуунуудыг төсөөлөд үздэй. Хэрв чулуу бүр ардах чулууга налж, ардах нь бас өөр нэг чулууг налж байвал бүх чулуу нүүж унах болно. Тэдгээрийг бүгдийг нь босоо байлгахын тулд эгнээний төгсгөлд юуг ч налаагүй нэг зүйл байх ёстой. Бүх зүйлийг тогтоон барах хангалттай хүчтэй бие даан оршдог өөр юунаас ч хамааралгүй зүйл байх учиртай. Очлон ертөнцийнх бүх зүйл яг тэр чулуунуудтай адил. Чулуу бүр босоолдохын тулд бусад чулуунаа налдаг шиг очлон ертөнцийн бүх зүйл ошин тогтоохын тулд өөр олон зүйлээс хамаардаг. Та азар, ус, хоов хүнснээс хамааралтай. Хоов хүнс нь газ шороо, бороо нарнаас хамаарна. Нар нь байгалийн хуулиудаас хамаарна. Хасаагүй нэг зүйл нь өөр хэдэн зүйлээс хамаарч байгааг та харах болно. Шинжлэх ухаан эдгээр холбоосыг маш сайн тодорхойлдог. Нэг зүйл нөгөөгөөсөө хэрхэн хамаарч буйг бидэнд хэлж өгдөг. Гэвч энэ нь яагаад тэр бүхэл чулуу нэгний анхнаасаа босоо байгааг тайлбарладаг буй. Энэ нь бүхнийг тогтоон барах хангалттай хүчтэй зүйл нь юу вэ гэсэн асуултад хариулдаг буй. Үнийг ойлгохын тулд бид хамаарал бүхий зүйлсийн хэлхэнээс цааш харах ёстой. Бүхнийг тогтоон бардаг боловч өөрөө юуг ч навдаг буй. Юунаас ч хамаардаггүй нэг нь бодгол байх ёстой. Бүх зүйлийг тогтоон бардаг боловч өөрөө юугаарч тогтоон баягдаг буй. Тэгэхүү бодлыг бид төгс хүчит бурхан гэж нэрлэдэг. Андразийн зорхоо инхүү төгс хүчит бурхан биднийг болон бидний эргэн тойрондох бүх зүйлийг бүтээсэн. Хэрв бид эргэн тойрноо ажвал бүх зүйл тодорхой зорилготой болохыг харна. Нар дэхийг дулаацуулж, усыг тэнгэр өд ууршуулан үл үүсгэдэг. Сахи үлсийг туудаг. Үлнээс орох бороо урвамлыг урвуулдаг. Урвамал болон амтад хүмүүсийг хоол хүнсээр хангадаг. Орчлон ертөнцөд санамсаргүй эсвэл зорилгоогүй зүйл гэж үгүй. Амгүй зүйлс хүртэл зорилготой байхад логик ёсоор нэгэн асуулт гарч ирнэ. Оюун ухаан ухамсарын хамгийн өндөр түвшин заягдсан хүмүүнийг төгс хүчит бурхан яагаад бүтээв? Энэ асуултад хариулахын тулд бурхан өөрийн илгээхтийг хүн төрөвхтөнд хүргүйхээр эгч нарыг зөнчдийг илгээсэн юм. Адам, Ноа, Абрахам, Мосе, Давид, Соломон, Иесус болон Иохан зөнчдөөс эхлээд эцсийн элч болох Ариун зөнч Мухаммад тэбэнд бүгдэд нь амар амгалан байс болтугай хүртэлэх. Зөнч бүр нэг тодорхой илгээхтэй ирсэн. Бурхан хүмүүнийг өртөн мөргөж дуулгавартай дагахын тулд бүтээсэн бөгөөд энэ хорвогийн амьдрал бол бид бурханд хэр дуулгавартай байдгийн тасралтгүй шалгуур юм. Бидний үйлдэл, өг, бодол болон хүсэл зориг бүрийг тэнгэр элчнэр бичиж тэмдэглэдэг. Үхэх мөчид энийхүү шалгалт тус үрдүн ил болно. Төгс хүчит бурханд итгэж зөв сайн үе хийж амьдарсан хүмүүс диважинд үрд мөнхийн амжилтад хүрэх болно. Харин төгс хүчит бурханд итгэлгүй түүнийг үгүйсгэсэн хүмүүс тамн галт мөнхийн шийтгэл хүлээх болно. Бид үнийг хэрхэн мэдэх вэ? Зөнч нар ирснийг бид яаж мэдэх вэ? Тэд бурханаас хүлээн авсан ариун сүдрүүдийг үлдээсэн. Тэнгэрлэгс сүдрүүд бүх цаг хугацааны ирэхээр өөрчлөгдөн важуудсан боловч өдгөө айн дурчаас фаруижийн дараач төгс хадгалагдсан үлдсэн ариун Гуран ганцаар гажуудаагүй үлдсэн юм. Гэхдээ Гуран үнэхээр төгс хүчит бурханаас ирсэн гэдгийг бид яаж мэдэх вэ? Бурханд байх ёстой зайлшгүй шинж чанарууд нь талаар бодож үзье. Тэрээр эфесэлгүй ба төгсгөлгүй байх ёстой. Хэрээс тэр оршин байж эфессэн бол түүнийг оршин байлгахын тулд ямар нэгэн зүйлээс хамаарсан гэсэн үг. Тиймээс тэр нь өөр юунаас ч хамаардаггүй бодгос байж чадахгүй. Хэрв тэр оршин байхаа болбол бүх зүйл хамаардах бодгос байж чадахгүй. Учир нь түүний төгсгөл нь бусад бүх зүйлийн төгсгөлийг илтгэнэ. Тиймээс бурханд эфесэс гэж үгүй, төгсгөл гэж үгүй. Тэр заавал ганц байх ёстой. Хэрв хоёр бүтээнч байсан бол
Нэгний энэ хүсэл зориг нөгөөгийнхөө хүчийг хязгаарлах бөгөөд хязгаарлагдмал бодголын бурхан байж чадахгүй. Жишээлбэл нэг бүтээгч нарыг мандан гаргахыг хүсч нөгөө нэг шингээхийг хүсвэл зөвхөн нэг нь амжилтад хүрнэ. Бүтээгчний хүч мохос бөгөөд хүч мохос нэг нь бүх зүйл хамаардаг бурхан байж чадахгүй. Эцэст нь хэлэхэд тэр өөрийн бүтээлтэй ямач байдлаар төстэй байх ёсгүй. Хэрв тэр төстэй байсан бол тэрээр яг л тэдэн шиг хамааралтай нэгэн байх байсан бөгөөд тэр нь хүн бүрийн хамаардаг бодлол байж чадахгүй байх байсан. Одоо өөрөөсөө асуугаад үз, хүмүүсийн шүтдэг бүх бүртээс аль нэгээр логик шалгуурт нийцэж байна вэ? Энэ бол Ариун Кураныг илгээсэн бурхан юм. Номын тэнолна Аллах айлсан нь хэлэгтэн тэр бол Аллах данц юм. Аллах бол бүгд түүнээс хамаардаг хараад бус юм. Тэр төрүүлээгүй бөгөөд төрөгдөөгүй. Түүнтэй тэнцэх хэнч үгүй. Ганц бурхан юу ч хэрэггүй. Бүх зүйл түүнд хэрэгтэй. Мөн хин хүүгүй эцэггүй. Бүтээлээсээ бүрэн өөр, хамтрагчгүй, тэнцэх зүйлгүй. Кур'ан нь бурханыг логикийн шаардсан дагуу яг тэг тодорхойлдог. Энэ нь санамсаргүй хэрэг биш юм. Энэ бол Ариун Кур'ан нь орчлон ертөнцийн бүтээгч. Төгс хүчит Аллахаас илгээгдсэн ном мөн болохын нотолгүй юм. Урилга тиймээс бид таныг ислам шашинд тэнгэр, газар, оршин буй бүхнийг бүтээсэн жинхэнэ бурханд мөргөхийг үриж байна. Исламд орохын тулд ердөөчин сэпхилээсээ ингэж хэлэх болно. Би Аллахаас өөр мөргөгдөх эрхтэй бурхан үгүй гэдгийг гэрчилж байна. Мөн Мухаммад бол Аллахын элч гэдгийг гэрчилж байна. Ашхаду ан ла илаха илла ва ашхаду анна Мухаммадан Расулуллах. Хэрв бидний буруу байвал та 3 минутыг л алдана. Хэрв бидний зөв байвал та үнийг орхон явснаар төгсгөлгүй хойд насанд бүх зүйлээ алдах болно. Мөнхийн жаргал руу хөдлөх хаалга зилийдл нээлттэй байна. Та дотох орох уу?